За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа бодлоо хэлж төр засгийг чимхчил бай. За зарим нэгэн жижиг улсууд вакцинжуулалтаа аль түрүүн эхэлчихжээ. За одоогоос бараг 7 хоногийн өмнө Коста-Рика, Чили, Мексик энтер гэсэн жижиг улсууд бол аль түрүүн ард орныгаа вакцинжуулаад эхэлсэн байна. Энэ талаар CNN-ээр дэлгэрэнгүй мэдээлэл явж байна лээ. За өчигдөр Израиль улс 1 сая хүнийг одоо вакцинд хамрагдуулсан байна. Израиль бол 8 сая 900 мянган хүнтэй. За Монголоос нэг өсөндөө 3 дахин их хүн амтай улс л да. Тэгвэл бол дэлхийн улс орнуудын одоо тоонд жижиг улсад тооцогддог ийм улс. Гэтэл аль түрүүн вакцина худалдаж аваад аль түрүүн 1 сая хүнд вакцин хийчлээ. Тэгэхээр энэ улс орнууд бол их менежменттэй хандаж байна. За Израиль бол дэлхийд даяар үлгэр жишээ болж байна. Хамгийн түрүүн, хамгийн шуурхай вакцин худалдаж авч ард иргэдээ вакцин жуулж байна гэд энэ дэлхийн одоо CNN, BBC тэр гэсэн бүх том мэдээллийн хэрэгслээр одоо магтаж ярьж байна. Тэгэхээр жижиг гэлтгүй энэ улсууд зөв одоо бодлого гаргаж вакцина захиалж аваад ард иргэдээ яаралтай дархлаажуулж ерөөсөө энэ вакцин жуулж байж л бид нар энэ хөл хорио энэ одоо гадаад руу онгоцоороо одоо нисэх, гадаадаас хүн ирэх энэ бүх юм чинь нээгдэн штэ. Тэгэхгүй юм бол тэгэл одоо хилээ хаасан хിവэрэ ингээл одоо гаднаас юм орж ирээд бид нарыг яачих бол гэсэн аимшиггийн одоо тийм одоо хар дарсан зүудтэй хിവэрэл байна шүү дээ. Тэгэхээр энэ вакцин жуулах бол хамгийн чухал. Тэгэхээр манай эрүүл мэндийн яамныхан энэ дээр одоо ажилласан уу? Манай засгийн газар ажилласан уу? 3 сард вакцин оруулна гэж одоо манисыга тайтгаруулсан юм хэлж байна лээ. Энэ бол хангалттай биш ээ. Ер нь вакцин авна гэдэг чинь мөнгөө төлөөд захиалга өгцөн байхыг, өөрчилгаагаа өгцөн байхыг, альсгүй бүрэн төлцсөн байхыг л хэлдэг штэ. Та нар тэр банкны хуулган юмаа үзүүлэхгүй бол би бол итгэхгүй шүү. Тэ. Одоо бэлэн мөнгөөрөө өгөөд өстой үн цохиж худалдаж авж байгаа ийм л одоо улс орон вакциныг хамгийн түрүүн авж байгаа шүү дээ. Одоо Америк, Герман, Англи тэргээ том улсууд бол хамаа байхгүй. Тэд нар чинь угаасаа тэр компаниуд нь өөрийнх нь компаниуд байгаа. Тэднэрээсээ бол юм авчнаа. Тий. Тэд нар мөнгөтэй, тэд нар мэдж байгаа судалгаа сайтай бүх газруудад хэлээ. Нааш вакцин гэх ингээл авна шүү дээ тэд нар. Коста-Рика, Чили, Мексик, Израиль гэдэг энэ манай Монгол шиг ийм улс орнууд яагаад вакцина аваад вакцинжуулаад эхэлчихвэ? Энэ бол менежмент, зохион байгуулалт. Тэд нар өрчилж төлбөр мөлбөрөө хийгээд авцсан байгаа. Манайхан яагаачгүй явж штт. Би сангийн сайд Хүрлбаатар гээд нөхөр $50 сая одоо гадаадаас Дэлхийн банкнаас ч гинөө зээл аваад тэгээ вакцин авахар хөөцөлдөж байгаа гэж ярьж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ те? Бид нар 3 сая хүний вакциныг л авахд хангалттай штэ. Гэхдээ тэр 3 сая хүн за 2 сая вакцин авчрахад л болно штэ эхний ээлжинд. Тэр чинь ерөөсөө маш амархан штэ хөөе. Нэгийн зүгээр ингээд $10 бодоход зүгээр дундчлаад бодъё л доо. Тэгэхэд чинь тэгээд эн чинь ерөөсөө $20 л асуудал штэ. Тэ? Нэг вакциныг $40 бодлоо гэхэд эн чинь тэгээд 40 сая л доллар штэ. Энэ хий үрж байгаа мөнгө төгрөгний чинь хажууд юу ч биш штэ. Улс орны хувьд бол амин тулсан ийм асуудал дээр энэ юу ч биш штэ. Энэ вакцинад хүргэн аваа. Энэ эрүүл мэндийн сайд гээд нэг нөхөр нөгөө порчиг нямхууд дарамтлуулчихсан байгаа нэг нөхөр байна штэ. Мөнгө сайхан гээд. Энэ нөхөр чинь вакцин авах хаанаас авахаа бас бодож байгаа нухацтай ханд нь авахгүйгээ шийдэн барина энэ гэсэн ийм тэнэг юм ярьсан явж ин лээ шүү дээ хөөш. Мөнгө сайхан
чи миний чинь тэгж мэддэг, шийддэг, чи одоо нэг тухтай юу гэдгийг тулахтай хандан мандан гэсэн юм байхгүй хөөе. Бид нар одоо сүүл мушгиж जैन хөөе. Тэр вакцин чинь тэгж хүний эрүүл мэндэд тийм хохирол учруулад байдаг юм биш. За юу хүний ген мэн юмд нөлөөлдөг тийм юм биш. Чи үйлчилгээ яаж одоо хүнд одоо үйлчилдэг эсийн төвшөнд ямар юм болдгийг сайн үзэж уншихөө. Тэ хэл ус мэддэм үү хөөе. Тэгээд энэ Монголын эрүүл мэндийн яамны унхаагүй юмнуудаас бол бид нар ер нь захиалга урьдчилгаа төлбөр юмаа хийгээгүй ингээд тэнхтээ сууж байгаа юм байна лээ шүү. Вакцин байхгүй бол хил олигтой нээгдэхгүй шүү. Хил нээгдэхгүй бол бид нар одоо гадаад дотоод руу өөрсдөө явж чадахгүй, гаднаас хөрөнгө оруулагч юмнууд ирж чадахгүй, гадаад байгаа монголчуудаа ч ингээд олигтой авч чадахгүй хилээ хаачаад ингээд сууж байгаа шүү дээ. Нэг. Хоёрдугаарт энэ хөл хориог маш буруу тогтоож байна. Хөл хорой гэдэг чинь ингэж гадуур сэлгүүцхийг хилдэггүй маа. За би жишээлбэл гадуур нилээд хэд явсан одоо уул муул руу гарсан манай гэрт бас одоо хамаатан садан найз нөхдөөч гэсэн хэдэн удаа ирсэн. Юу гэж ямар ч тодорхой журам мөрдөж дагах тийм зүйл одоо гарсангүй. Зүгээр л одоо тийм бизнесийг хаалаа, ийм юм онгоохгүй, зөвхөн дэлгүүр онгоон, зөвхөн эмнэлэг онгоон, зөвхөн тийм юм онгоон л гэж байгаа байхгүй юу? Тэгээ бүх бизнесийг хаасан. Энэ хөл хорой чинь бизнесийн хөл хорой болчиход байна. Орлогын хөл хорой болчиход байна. Яг одоо жинкнэр үйлчилж чадахгүй байна хөөе. Энэ хөл хорой гэдэг чинь яг хаягн дээрээ тэр хүн байнга оршин бай, тэрнээсээ гарахгүй байхыг хэлж байгаа. Энэ хүмүүс чинь ойлгохгүй шүү дээ. Гадаа гараад харахаар бүгдээрээ ингээд гадаа хөдөлтсөн явж штэ. Бүр ингээд шинэ жилийн шоу мов хийгээд улсаараа хүртэр одоо ингээд нийлцэн суудсан, дууд уулчихсан, мөнгө хандив гуйчихсан ингээд сууцгаач штэ. Гадуур ард иргэд чинь маш их явж гэн. Би биенээрээ орж гэн, ууж идэж, наргиж, дураараа хисэж гэн. Ийм хөл хорой гэж байж болохгүй штэ. Тэ? Энийг чинь би мэдчихээн штэ. Хөл хорой тогтоолоо гингүүт би одоо яг ямар хөл хорой тогтооцсон юм бэ? Гэхдээ нөгөө бизнес орлогыг л хаасан хөл хорой тогтооцсон. Одоо яг та нар явж болохгүй шүү. Хэсэж өөр айлд очиж болохгүй. Хаягн дээрээс өөр газар очиж болохгүй. Хамгийн ойрхон дэлгүүр лүгээл явах ёстой. Тэгж ингэж явах ёстой гэдгээр бүр нарийн заагаад тэхгүй болвол ингэж торгоно, ингэж баривчлан ийм юм хийн гэсэн ийм юмнууд нь гаргахгүй болвол ингээд бизнесийн хорой хийгээд орлого аж ахуй нэгжүүдийн хорой хийчээд тэгсэн мөртөө хүмүүс нь ингээд сайхан чөлөөтэй ингээд явж болж идэг. Тэрийг хориглохгүй болвол ингээд бүх хүмүүс явна. Би ч явна штэ. Хориглоогүй юм чинь би явж байгаа. Тий. Харин ингэж хөл хорой тогтоодсон учраас энэ 60 хоног дотор энэ цөөхөн хитгэн одоо гарч байгаа тэр ковидын халдвар чинь дуусахгүй штэ. Энэ 10 хоногийн дотор дуусан штэ. Яг хөл хорой тогтоогод хатуу хөл хоройгоо яг тогтоогоо та нар гарч хөдөлж болохгүй 7 хоногт нэгээс 2 удаа гарч идэх юм аавна. Тэгэл болоо. Идэх юм аавал хамгийн ойрхон дэлгүүр лүгөө явган явж очиж аавна. Нийтийн тэр тээвэр мэвэр явахгүй, машинаараа явахгүй, 2-3-аараа гадагшаа явахгүй, айлд очиж болохгүй, хамаатныдаа очиж болохгүй, гарч болохгүй гэд яг ингээл тогтоох юм бол тэгэл ерөөсөө 10 хоног байхад л хангалттай. Юун одоо ингээд 60 хоног хөл хорой тогтоож ах. Ийм хөл хорой тогтоох мэрэгжлийн хүн тэр эрүүл мэндийн яамд чинь төрсүүдэд чинь алга, улсын онцгой комиссд чинь алга, хөл хорой чинь буруу болоод байна. Бизнесийн хөл хорой, орлогын хөл хорой болоод байна. Тэгэхээр чи хүн болгон явна шүү дээ. Хориглоогүй юм чинь. Би ч гэсэн явлаа, одоо ч гэсэн явж гин. Ийм хөл хорой тогтоож ингэж одоо буруу юм хийгээд байна. Тэгээ энэ бусад улс орнуудыг хараа, Шведийн жишгээр яваа. Энэ одоо бусад улс орн бол хөл хорой тогтоож байгаа яахаар байхгүй. Одоо яагаад гэхээр тэр чинь өдөрт одоо 20,000, 30,000, 40,000 хүн одоо шинээр халдвар авж байгаа. Тэгвэл эн чинь их
үхэж өргөдөөд байгаа нь бас цөөхөн байгаа шүү дээ. Энд чинь идэгдэг юм байхгүй юу? Энд чинь зүгээр ханиад байхгүй юу? Монгол хүн дархлаатай байхгүй юу? Тийм учраас энээс нэг айгаа сандраад авах юм байхгүй хөөе. Их хөл хорой тогтоогоод ингээд буруу дөрөв юм хийгээд авах юм байхгүй юу? Хөл хорой тогтоох юм бол тогтоохсон шиг тогтоосон болвол одоо ингээд 10 хоног 14 хоногтой болчих байсныг худлаа буруу хөл хорой тогтоосоор хагаад ийм одоо 60 хоног ингээд сунгаад гонжруулаад ингээд хайчлаа шүү дээ. Ер нь одоо бид нар сургаар нь хөл хорой тогтоосон шүү дээ. Одоо өнгөрсөн 3 сараас эхлээд хамаг юм хаагаад л ингээд хамаг бизнес орлого юмнуудыг боогоод хаагаад ингэсээр худлаа салганж буруу зөрүү юм хийж 21 хоног ард иргэдээ хашиж гадаад дотоодгүй хашиж ингэж ерөөсөө маш ойлгомжгүй зохион байгуулалтгүй шинжлэх ухаанч биш ийм юмнуудыг хийлээ штэ. Товтон тийм юм хийлээ ерөөсөө ганц зөв юм хийлээ гэсэн юм ерөөсөө алга байна штэ тий. Тэгсэн мөртрөө өөрсдийгөө магтуулаад алаад өглөө бид нар мундаг хийлээ баг баатар аавна гэж хулгай зэлгий хийдэг орон байрны хулгайч нөхдүүд тэнд байж штэ нөхдүүдээ хариуцлагч тооцохгүй байгаа штэ тий. Тэгэхээр одоо яаралтай хилээнэ гаднаас одоо монголчуудаа аваа. Монголчууд бид нар вакцина эртхэн хийлгээд одоо гадагшаа явцгаая. Гадны хүмүүсээ оруулцгаая. Хөрөнгө оруулагч юу эдийн жуулчин муулчин юмнуудаа авъя. Бусад орнууд чинь одоо аваад байна хөөе. Тий. Миний нэг таньдаг хүн одоо Германд байдаг дүү маань монгол хүн шүү дээ. Германасаа сая оны өмнө солонгосоор дамжаад Индонезийн Бали арал дээр амарч जैन хөөе. Тэр PCR-ийн тест нь сөрөг гэсэн юмаа үзүүлээд явчихж जैन. Болж штэ хөөе. Индонез хүн авж штэ гадны хүн жуулчин. Герман, Европ хоорондоо чөлөөтөө нисэж байгаа штэ. Тэнд өдөрт хэдэн одоо 100 мянган хүн ковидын одоо ковид тусч байгаа ч гэсэн тэгэл явж л байгаа штэ. Биеийн лүгэ нисэл яваал бүх одоо унаа тэрэг одоо тээвэр харилцаа бүгд зүгээр явж байгаа Европ дундаа чи нэг улс. За ийм л байна дээ. Тэгэхээр одоо яаралтай арга хэмжээ ав, вакцина ав, хилээнэ. За энэ хөл хоройгоо зөв тогтоо. За орой 9 цагаас уулзъя. Шеэр хийгээрэй найз нараа баяр та.